Сайн байцгаана уу? Руна ТV сувгата тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Хонконгод болсон нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2010 оны 10 дугаар сарын 1 өглөө Хонконгийн Аплей чавдах усан зогсоол дээр нэгэн залуу тайвнаар загсжилж байдаг. Гинэт тэр алсад усан дээр хүүж буй саарал зүйлийг тэр залуу олж анзааран яагаад ч юм харц салгаж чадахгүй түүнийг харсаар байсан. Тэр үүнийг хаягдсан хувцас гэж бодож байсан. Гэвч урсгалаар ойртох тусам улам хачирхалтай харагдаж эхэлдэг. Хэсэг хугацаанд ширтсэний эцэст түүний нуруугаар хүүт таан энэ бол хүний цогцос гэдгийг хараад шууд ойлгохоор болдог. Энэ бол усны гадаргуу дээр доошоо харан хөвж буй цаарал өнгийн цамцтай хүний цогцос байсан. Үүнийг харсан залуу тэр даруй яаралтай цагдаагийн газар руу дуудлага өгсөн бөгөөд нэгсийн цагдаа нар маш хурдан ирж цогцсыг татаж гаргацгаадаг. Цогцос усанд удаан байснаасаа болж маш их хөөж хавдсан байсан тул хэн болохыг нь танихад маш хүндрэлтэй. Гэхдээ тэрээр 20 орчим насны залуу эмэгтэй болох нь бол харагдаж байсан. Түүнчлэн түүний нүүр болон бие хөхөрсөн олон гэмтлэр дүүрсэн байгаа нь харагдаж байсан. Доод талын хувцас нь байхгүй мөн ямар ч гутал өмсөөгүй нь харагдаж байсан. Цагдаа нар шумбагчдын багийг дайчилж эргэн тойрны усны мандлыг нарийн нэг бүрчлэн хайж ямар нэгэн с ิจ гтэй нотлох баримт олох гэж оролцсон боловч юу ч олж чадаагүй. Түүнд ямар ч бичиг баримт гар утас байхгүй байсан. Хэн болохыг нь мэдхэд маш төвөгтэй болсон гэсэн үг. Хонконгод болохоор цагдаагийн мэдээллийн сайт зөвхөн ял шийтгэл хүлээсэн гэмт хэрэгтнүүдийн хурууны хээг л хадгалдаг байсан. Өөрөөр хэлбэл хэрв тухайн хүн гэмт хэргийн бүртгүүлгүй бол хүнийг тааруулах хурууны хээний сан байдаггүй гэсэн үг байна. Гэвч цагдаа нарт баг боловч найдвар төрүүлсэн нэг жижиг сэжүүр байсан нь хохирогчийн зүүн шуун дээр байсан жижиг сорив байсан. Тэд бүхэл найдвараа энэ сорвинд хандуулан сорвоор сурггүй алга болсон залуу эмэгтэйчүүдийн мэдээллийг харьцуулж эхэлдэг. Нарийн нэгт шалгалт явуулсны дараа нэгэн хэрэг тэдний анхаарлыг татдаг. Алга болсон эмэгтэйчүүдийн бүртгэл дундаас 25 настай юу гэдэг эмэгтэйгийн бүртгэл гарч ирдэг. Тэрээр хохирогчтой яг ижил газраа вакцин хийлгсэн сорвитой. Үүнээс гадна түүнийг цогцос олдохоос хэдхэн цагийн өмнө сурггүй алга болсон гэж гэрийнхэн цагдаа нарт бүртгүүлсэн байсан. За энэ алга болсон хувь гэдэг эмэгтэй хэн байсан бэ гэх юм бол гэр бүлээ тэжээхийн тулд шаргуу ажилдаг үнэнч шудраг айлын ууган охин байсан. Тэрээр 4 дүүтэй бөгөөд эцэг ихтэй туслахын тулд насан турсан даруйдаал өөрийнхөө хийж чадах ямар л ажил байна түүнийг хийдэг байсан. Халах нарийн боовчны газар, зоогийн газар, машины тээллэр гэх мэтчлэн нэг ч завсралгүйгээр нэг ажлынхаа араас нөгөө ажилд орж ажилдаг байсан баа. Бусад хүүхдүүд коллежид суралцаж оюутны амьдралаар амьдарч байхад хуугийн хувьд бол энэ нь түүний мөрөөдөл төдий зүйл болсон байсан. Хуугийн хувьд ингэж их ажиллахын хажуугаар стрессээсээ ангижрах нэг мөч байдаг байсан. Тэр нь үе Хонконгийн алдарт Ланквай фон руу очиж найзуудтайгаа уулзан юм ууцгаад энд цагийг өнгөрөөх байсан. Тэрээр алга болохоос өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 26-ны шөнө мөн стрессээ тайлах гэж тэнд байсан нь тогтоогддог. Тэр орой такси барин гэртээ харсан байгаа. Тэр чатуугаа аав ээж хоёр руу уцаар ирсэн бөгөөд дуудлагынхаа дараа заа авахгүй сурггүй алга болсон. Энэхүү мэдээллийг олж авсны дараа цагдаа нар хувийн эцэг эх рүү залган холбогддог. Цагдаа нар хэлэхдээ бид ийм мэдээлэл өгч байгаадаа үнэхээр харамсалтай байна. Гэхдээ өглөө бид нэгэн залуухан эмэгтэйн цогцос болсон. Нэр ус нь тодорхойгүй байгаа. Тиймээс та бүхэн ирээд хараад охин нь хүмүүсийг хараад өгч болох уу гэж гуйсан. Мэдээж үүнийг сонссон эцэг эхийн зүрх бол маш их шимширсэн. Эцэг эх нь чадах чинээгээрээ аль болох хурдан хүрээд иргэсэн газар руу нь очин бодит байдалтай нүүр тулхаас аргагүй хүрцгээдэг. Хүйтэн төмөр ширээн дээр дөнгөж уржигдэр орой ярьж байсан охиных нь маш аимшигтай байдалтайгаар амь насаа алдсан цогцос хэвтэж байсан. Охиных нь цогцос хөхөрсөн шарах сорвоор дүүрсэн байхыг хараад эцэг эх нь шоконд орцгоосон. Тэгээ үүнийг хараад бол эцэг эх нь энэ бол санамсаргүй хосол биш, амь нас нь хөнөөгдсөн байна гэдгийг шууд хараад л мэдчихсэн. Цогцсон танигдсны дараа цагдаа нарын хувьд бол мэдээж гэмт хэрэгтнийг баривчлах үйл явц үлдсэн. Гашууд нь шаналсан эцэг эх нь хэргийг хурдан шийдэж буруутанг баривчлахыг залбиран хүлээхээс өөр аргагүй байсан. Гэтэл удалгүй тэд хизээж хүлээж байгаагүй өөр нэгэн дуудлагыг цагдаа нараас авдаг. Энэ нь юу байсан бэ гэх юм бол цагдаагийн газрынхан энэ хэргийн хувьд энгийн санамсаргүй осол гэж үзлээ. Хүй тэр орой согтууруулахундаа их хэмжээгээр хэрэгэлсэн байсан байна. Тэгээд усан зогсоол руу очиж хөл алдан тэнгис рүү унсан. Эндэх шарах сорвины тухайд гэвэл эдгээр нь урсаж байх явцдаа хад чулуунд өргөдсөн сорвиуд байна. Мөн давлгаа түүний хувцсыг тайлчихсан байна гэсэн
цагдаагийн газраас өгсөн мэдээлэлсэн. Эцэг их нь маш их шоконд орж гайхсан. Тэгвэл задлан шинжилгээ хийсэн үү гэж асуухад цагдаа нар энэ бол осол учраас шалгалт эсвэл задлан шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзснээ хэлдэг. Мэдээж үүнийг сонссон эцэг их бол маш их эсэргүүцэл үзүүлж цагдаа нарын охиных нь үхлийн тухай ярьсан түүхэнд зөрчилдөж байгаагаа нэг бүрчлэн жагсааж бичдэг байгаа. За энэ дээр болохоор олцсон байршил нь хүү уцаар ярихдаа таксигаар гэртээ харж байгаагаа тодорхой хэлсэн. Гэвч гэртээ харахын тулд тэрээр Ланкайфонгоос хойд зүгт явах ёстой байсан. Гэтэл түүний цогцос эсрэг зүгт буюу өмнө зүгт орших Аплей Чавгаас олдсон нь чулуунаар нэлээд зайтай газар байсан. Мөн хувцсны хувьд гэх юм бол хувь бариу джинс өмөд өмссөн байсан. 10 дугаар сар Аплей Чавгийн эрэг орчмын урсгал харьцангуй тайван байдаг. Тийм байтал усны урсгалд түүний бариу джинсийг тайлахуйц хүчтэй байсан гэдэг нь бол үнэмшилгүй сонсогдож байна гэж бичсэн байсан. Би мөн биен дээр хөхрөлт нь далайн давлгаанаас үүдэж цохилт өгснөөс болсон гэж хэлсэн. Гэвч ам үргэцсний дараа бол бүхний бие хөхрөх боломжгүй гэж юу нь бол үзсэн. Тийм учраас энийг бас эцэг гэх нь эсэргүүцэж байгаагаа илэрхийлдэг байгаа. Ингээд гэр бүлийнхнийх нь хүчтэй шахалт дарамтын дор цагдаа нар эцэст нь бүрэн хэмжээний задлан шинжилгээ хийхээр тохиролцдог. Энэ нь бүх хэргийг оронгоор нь эргүүлэх зүйл болдог. Хүүгийн амнаас цустай хөөс олдсон нь зүрхэн цохилж уушг нь ажиллаж байх үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл тэр ус руу унахдаа амьд байсан байх магадлалтай гэдгийг илэрхийлжсэн. Өд олон нүүрэн цус харвсан шинж тэмдэг илэрсэн бөгөөд хүзүүнд нь боомлсон тодорхой уул мөр илэрдэг. Ингээд бүх нотлох баримтыг нэгтгэж үзэх юм бол хүйг зодож, боомлж, ухаан алдуулсны дараа далай руу хайж улмаар живүүлсэн гэдэг нь тодорхой, мөн хүн амны хэрэг гэдэг нь ч тодорхой харагдаж байсан. Тиймээс хамгийн чухал асуулт гарч ирсэн. 25 настай үед хэн ийм зүйл хийсэн бэ гэсэн асуулт. Цагдаа нар эхлэл рүүгээ буцаж цогцос олдсон газрыг дахин шалгаж эхэлдэг. Тэнд түүний ямар ч эд зүйл байгаагүй бөгөөд хөл нүцгэн байсан. Энэ нь түүнийг гутлаа аль хэдийн тайлчсан. Хав тухтай орчинд гинт халдлаганд өртсөн байх магадлалтайг харуулсан. Тиймээс түүнийг усан зогсоол дээр бус өөр газар хөнөөж цогцыг нь далаа руу хайсан байх магадлалтайг харуулж исэн. Цогцыг цөөвөрлж авах явцдаа хэн нэгэн харсан байх ёстой гэж цагдаа нар үзсэн, гэвч гэрч юусоо олдоогүй. Тэгэхээр цагдаа нар түүний цогцыг тээврийн хэрэгсэл буюу машинаар зөөсөн байх магадлалтай гэж бас үздцгээдэг. Ингээд цагдаа нар хяналтын камерны бичлэгийг нягтлж 27-ны өдрийн үүрээр усан зогсоол руу чиглэж буй таксиг илрүүлж чаддаг. Гэвч бичлэг нь бүдэгхэн байсан болохоор улсын дугаарыг нь харахад бол нэлээд хүндрэлтэй байсан. Цагдаа нар гэрүүгийн гэр бүлийнхэнтэй дахин уулзаж сүүлийн ярианыхаа үеэр таксины талаар ямар нэгэн зүйл хэлсэн эсхийг нь асуудаг. Тэгэхээр гэр бүлийнхэн нь хэлэхдээ охиныхоо алга болох орой бол бид богинохоо уцаар ирсэн. Тэр зүгээр гэртээ харж байгаагаа хэлсэн. Тийм би нэг зүйлийг санаж байна. Бидэнд энэ мэдээг дуулгасныхаа дараа охины маань найз гэж хэлсэн нэг залуу манайхаар ирсэн. Тэр бол таксины жолооч байсан. Биднийг охиныхоо цогцыг танихаар явхад бидэнд тусалж хөргөж өгсөн нэг залуу байгаа. Гэхдээ тэд түүнээс хойш хэд хэдэн удаа ирж санаан зовсон байдалтай мөрдөн шалгалтын явц хэр явж байгааг биднээс асууж байсан. Өөрийгөө охины маань найз гэж хэлсэн гэж хэлдэг. Ингээд цагдаа нар бол хувийн дуудлагын түүхийг шалгаж түүний ойр дотн харилцаатай байсан ирчүүдийн ажил мэргэжлийг нэг бүрчлэн шалгаж эхэлдэг. Тэр үед нэг хүн тэдний анхаарлыг татсан. Түүнийг Жанкон Вэн гэдэг бөгөөд 45 настай байсан. Утасны бүртгэлээс үзэхэд тэд хойг сурггүй болохоос өмнө орой буюу 26-ны шөнө зар ярьсан болох нь тодорхой болдог. Жанкон Вэнийг товчоор Жан гэж нэрлэдэг. Цагдаа нар түүнийг иргэний үнэлгийг нь шалгаад үзэхэд тэрээр 1988 онд Тэнгисийн цэргийн цагдаад алба хашиж байсан хуучин цагдаа болох нь илэрдэг. Алба хашиж байхдаа тэрээр ажлаа маш хайхрамжгүй хийдэг байсан бөгөөд сахилах бат муутай цагдаа байсан. Маар 1995 онд нэгэн эмэгтэйг нуурын зургийг нууцаар авч тэр зургуудаараа дамжуулан сүрдүүлж хүчирхийлсэн харгас гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой байсан. Энэ хэргийн улмаас тэрээр цагдаагийн байгууллагаасаа халагдаж 10 сар шоронд хоригдсон нь бас тодорхой. Шоронгоос суллагсныхаа дараа Жан улам харгас болж тэрээр амьдралаа залгуулахын тулд такси жолоодож эхэлсэн боловч өөрийнхөө хүчингийн хэргийг ямар нэгэн шагнал авсан цом шиг суусан хүн болгонд бахархаж ярьдаг байсан нь тодорхой болдог. За ингээд цагдаа нар болвол Жанг сэжигтнээр авч үзэн түүнтэй уулзаж 10 дугаар сарын 26-ны орой хохирогчтой уцаар ярьсан яриа болоод түүний тухайн үеийн байршлын талаар асуухад тэрээр маш тайвнаар хариулдаг. Жан өөрийнхөө цаг хугацаа болон маршрутыг яг л ямар нэгэн зохиолч хээжилсэн юм шиг маш нарийн тодорхой ярьсан нь мөрдөгчдийн анхаарлыг бол мэдээж татдаг.
татдаг. Туршлагатай мөрдөгчөд хэвийн бус нэгэн өдрийн энгийн дурсамж тийм ч тодорхой байдаггүйг сайн мэднэ. Түүний хитрхи уран яруу ярьж байгаа нь цагдаа нарт түүнийг худлаа ярьж байгаа гэдгийг шууд л илтгэж байсан. Цагдаа нар түүний таксины GPS болон төлбөр хураамжийн бүртгэлийг шүүж үзэхэд түүний хэлсэн зүйл худлаа байсан нь тогтоогддог. Тэрээр Apple Chow орчимд байсан нь батлагдсан бөгөөд камерт бичигдсэн такси түүнийх болох нь ч ил болдог. Гэвч энэ нь зөвхөн нөхцөл байдлын шинжтэй нотлох баримтайсан. Худлаа ярьсан нь түүнийг алсан гэдгийг шууд нотлохгүй тул цагдаа нар машиныг нэг бүрчлэн шалгах зөвшөөрлийг авцгаадаг. Машин дотор ямар ч ул мөргөлдөөхгүйгээр цэвэрлсэн байсан ч цагдаа нар тээшний хэсгээс маш жижигхэн ширхэгтэй даавны утсыг олж илрүүлж чаддаг. Түүнийг хойгийн өмсөж явсан гадуур хувцсны утсаар шинжилэхэд тэр хоёроо хоорондоо яг таарсан. Энэ нь эргийн гол сэжүүр болж чадсан байгаа. Ингээд бүх нотлох баримт болон худлаа ярьсан нь нотлогдсны эцэс Жан ялагдаж хэрэгээ бүрэн хүлээж эхэлсэн. Түүний мэдүүлснээр тэд анх 1 жилийн өмнө таксинд явж байхдаа танилцсан бөгөөд Жан түүнд таксины үнийг 50% хямдруулах санал тавьсан. Улмаар тэдний харилцаа гүнзгийж бэлгийн харилцаанд ордог болсон байна. Гэвч хувь өөр найз залуутай Жанч гэр бүлтэй байсан. Хэргийн өдөр тэд нийтийн оршуулгын газар уулзаж бэлгийн харьцаанд орсон бөгөөд хувь түүнээс салхаа мэдэгдэж дахин түүнтэй уулзахгүй гэж хэлсэн байна. Улмаар тэдний хооронд маргаан гарч Жан охиныг зодож улмаар 2 минут гаруй хугацаанд боомлж амь насыг нь хөнөөсөн гэдэг нь бол тодорхой болсон. Үүний дараа тэрээр цогцсыг машинаар Apple Chow-гийн усан зогсоол руу зөөж алаа руу хайсан гэдгээ нэлийн зөвшөөрсөн. За ингээд бүх хэрэг бол тодорхой болж шүүх хурлал мэдээж болсон. Ингээд шүүх хурлаас бол Жаныг хүн амны хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ялыг оноосон байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол Хонконг улсад гарсан ийм хэрэг байлаа. 20 гаруйхан настай бүсгүй 40 гаруй настай таксины жолоочтой уулзан улмаар бэлгийн харилцаанд орж таксиныхаа мөнгийг хямдруулдаг. Энэ харилцаа нь түүний амь насыг авч одох үйц хэмжээнд хүрсэн маш харамсалтай юм хэрэг байлаа. За тэгээд өнөөдрийн хэргийг сонсоод та бүхэн бас өөрт төрж байгаа бие биендээ сэрэмжлүүлэхийг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт чиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар эргээд уулзцгаая.